За нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр энэ оны 7 дугаар сард Украин дахь дайны улмаас амиа алдсан иргэдийн тоо өмнөх сараас 30%-аар, за өнгөрсөн оны мөн үеэс 70%-аар огцом өсөж 437-д хүрчээ. Мөн 2610 хүн шархагдсан бөгөөд энэ нь 2022 оны 5 дугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. За энэ өсөлт нь Орос улбаны улсын зүгээс фронтын шугамаас Украинаас алслагдсан хотууд руу пуужин болон дроноор цохилт өгөх нь эрчимцэнтэй шууд холбоотой. За түүнчлэн 7 дугаар сард 17 хүүхэд амиа алдаж 166 хүүхэд шархагдсан нь өмнө нь байгаагүй өндөр тоо болж байна гэж үзэж байна. Орос улбаны улс энэ зууны цэргийн ажиллагаагаараа Украины зүүн өмнөд хэсгийн Днепропетровск, Запорожь мужууд дахь 19 сууринг хяналттай авсан хэмээн бэм гарагт мэдэгдлээ. За хэдийгээр фронтын шугам дахь Оросын давшилт энэ онд удаашрсан ч Киев болон бусад хотууд руу чиглэсэн баллистик пуужингийн цохилтоо улам эрчимжүүлсээр байна. За мөн Орос улбаны улс Дунай мөрөн дэх Украины хамгийн том үр тариа экспортын бомб болох Измаил руу халдаж дэд бүтцийг нь сүйтгэн эрчим хүчний хангамжийг тасалдуулжээ. Дунай мөрөн дэх энэхүү халдлагаа нь НАТОгийн гишүүн Ромын улсыг сандаргаж хоёр сөнөөгч онгоцоо хөөргөхөд хүрсэн байна. За харин Украин улс хар тэнгист үүсээд байгаа хурцтмал байдал болон дэлхийн хүнсний хангамжинд учирч болох эрсдлийг бууруулах үүднээс хар тэнгис дэх иргэний объектууд руу харилцсан халдлага хийхээ зогсоох саналыг 3 дахь улсууд руу дамжуулан Орос улбаны улсад хүргүүлжээ. Орос улбаны улсын хувьд Украины халдлагын дараа хар тэнгисийн Новороссийск бомб дэх 3 терминалынхаа үйл ажиллагааг зогсооход хүрч үр тарианы экспортоо хумхаас өөр аргагүй байдалд ороод байсан. За харин Украины үр тарианы экспорт Оросын хоргийн улмаас энэ оны 8 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 76%-аар унаад байгаа юм. За үр тарианы экспортод нөлөөлөх аливаа халдлагаас татгалзах Украины саналд Орос улбаны улсын зүгээс хараахан аль биесны хариу өгөөгүй байна. Оросын пуужингийн цохилтуудтай тэмцэхийн тулд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн нэгдсэн улсуудаа хандан нэмэлт Patriot пуужингийн системийг нэн яаралтай нийлүүлэхийг хүслээ. Тэрээр CNN телевизэд өгсөн ярилцлагатаа Америкийн нэгдсэн улсын одоогийн нөөцийн ердөө 5%-ийг өгөхөд л украинчууд энэ өвлийг давж олон хүний амь насыг аварч чадна гэдгийг онцолсон байна. Зеленский мөн 10%-ийг нь авч чадвал Оросын бүх баллистик пуужинг устгах боломжтойг дурдаад одоогоор тэдэнд ердөө 1% л байгааг хэлжээ. Орос улбаны улсын цэргийн үйл ажиллагааны хариуд Украины зэвсэгт хүчин Орос улбаны улсын гүн рүү чиглэсэн алсын тусгалтай халдлагууд үргэлжилсээр байна. Өнгөрөгч пүрэв гарагт Украины арим Орос улбаны улсын хилийн шугамаас 1300 км-ийн зайд орших Башкортостоны газрын тос боловсруулах үйлдвэр болон нефть химийн зохицолборт цохилт өгсөний улмаас гал гарсан байна. За энэ нь Оросын эрчим хүчний дэд бүтцийг онилсон Украины хэдэн сарын турш үргэлжлүүлж байгаа ажиллагааны нэг хэсэг юм. Мөн Оросын Нижнекамск хотод Украины дроны халдлагын улмаас наад зах нь 13 хүн амиа алдсан талаар Оросын эрх оригчид мэдэгдээд байна.